Сайн байцгаана уу залуучуудаа. Java-гийн 22 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр variable length arguments гэж нэрлэгдэх зүйлийн тухай үзье. За хүмүүс үүнийг янз янзаар л орчуулж нэрлсэн байдгийн байна лээ. Харин миний хувьд үүнийг хувьсах уртын функц гэж нэрлээд заншчихаж. За хувьсах уртын функцийг бид ямар нэгэн олонлогийг бүрдүүлж байгаа элемент яг хичнээн ширхэг байгааг мэдэхгүй үед ашигладаг. За хувьсах уртын функцийг тодорхойлохдоо 3 цэг тавиад нэрийг оноож өгдөг байгаа. За би үүн дээр жишээ бэлдсэн. Дэлгүүрт янз бүрийн бараа зардаг хэдий ч ашиг нь нийт гүйлгээний 10% байдаг. Тэгвэл өнөөдөр 1000, 7000, 1500, 1500 төгрөгийн үнэтэй бараануудаас тус бүр нэгийг зарсан бол ашиг нь хэд байх вэ гэсэн жишээ бодлогыг програмчлая. За шууд хэрэглэгчийн функц тодорхойлъё. За ашиг гэсэн нэртэй хэрэглэгчийн функц байг. Гаднаас орж ирэх зүйл маань integer. Гэхдээ бид нэр гаднаас яг хичнээн ширхэг утга орж ирэхийг мэдэхгүй. Өөрөөр хэлэх юм бол дэлгүүр нэг өдөрт яг хичнээн ширхэг бараа зарахыг бид мэдэхгүй гэсэн үг. Тиймээс хувьсах уртын функц ашиглая. 3 цэг тавья. За орлого гэсэн нэр өгчье. За орлогынхаа нийт орлогоо олохын тулд бид гүйлгэх хэрэгтэй. Мэдээж үүн дээр хамгийн тохиромжтой давталт бол enhanced for давталт гэдгийг та бүхэн мэдж байгаа бох. За гүйлгэх зүйл маань орлого байх юм. За нийт орлого гэсэн нэртэй хувьсгчийг зарлаад тэг гэсэн утгыг оноогоод өгчье. За нийт орлогоо олъё. Ингийн тулд бүх гүйлгээг нэмээд нийт орлогыг олно гэсэн үг. За нийт орлогын маань 10% нь бидний ашиг байгаа. Тиймээс 10% нь буцаая. Нийт орлогын маань 10%. Тиймээс бид 100 хуваагаад 10-т үржиж өгөх хэрэгтэй. За 10% олчлоо. За жишээ програмаа ажилуулъя. Тэгэхээр шууд хэвлэе. Ашиг гэж хэвлээд за ашиг гэсэн нэртэй хэрэглэгчийн функцээ дуудаад утгыг нь оноож өгье. За өнөөдөр манай дэлгүүрийн гүйлгээ бол эдгээр утгууд байсан. Copy paste хийчихье. За програмаа ажилуулъя. Ашиг 1100 гэж гарсан байна. За магадгүй маргааш өдөр манай дэлгүүр маань ажиллаад 7000 төгрөгийн нийл 2 бараа зарсан бай гэж бодъё. Програмаа дахин ажилуулъя. Ашиг маань 800 төгрөг гэж гарсан байна. За та бүхэнд энэ хичээл ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Найз нөхдөдөө шеэр хийгээрэй. Бас комент сэтгэл үлдээгээрэй. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.